Өнөөдөр бүгдээрээ хурдны тухай авч үзье. Хурд гэж чухам юу вэ? Та өмнө нэг зүйл анзаарч байсан уу? Зарим машин маш хурдан явдаг, харин зарим нь илүү удаан явдаг. Зарим хүмүүс маш хурдан гүйж чаддаг, харин зарим нь алхахдаа илүү удаан байдаг. Яагаад ингэдэг вэ? Энэ ойлголтыг хурд гэж нэрлэдэг байна. Хурд гэдэг нь ямар нэг зүйл хэр хурдан хөдөлж байгааг хэлнэ. Өөрөөр хэлбэл юм хэдий хугацаанд хэдий зай туулж байгааг хурд гэж нэрлэдэг. Жишээ нь хэрэв машин 1 минутын дотор их зай туулбал тэр машин хурдан явж байна гэсэн үг. Та дугуй унаж байна гэж төсөөлье. Хэрэв та 1 минутанд 100 м явбал та нэлээд хурдан явж байна. Харин 1 минутанд 20 м явбал та илүү удаан явж байна. Энд бид хөдөлгөөн болон зайг харж болно. Бид хурдыг өөр зүйлтэй харьцуулж ойлгож чадна. Жишээ нь хөнгөөх үед машинаас удаан байдаг. Машин галт хэрэгнээс удаан байж болно. Харин онгоц бол маш хурдан хөдөлдөг. Тиймээс өөр зүйл өөр хурдтай байдаг. Хурдыг хэмжихдээ бид тодорхой нэгж ашигладаг. Машины хурдыг хөвчлэн километр цаг гэж хэмждэг байна. Энэ нь 1 цагийн дотор хэдэн километр явж байгааг хэлнэ. Харин шинжлэх ухаан заримдаа метр секунд гэдэг нэгж ашиглагддаг. Бид хурдыг өдөр бүр харж болно. Дугуй унах үед, машин жолоодох үед, галт тэрэг явах үед, онгоц нисэх үед бүгдд нь хурд байдаг. Хурд нь физикийн маш чухал ойлголт юм. Тиймээс хурд гэдэг нь ямар нэгэн зүйл хэр хурдан хөдөлж байгааг хэлдэг ойлголт юм. Дараагийн хичээлээр хурд татгал гэж юу вэ гэдэг тухай үзэх болно.